Байгаль орчин нийгэм засаглал гэдэг бол өөрөө яг тогтвортой хөгжлийн суурь ойлголт байгаа. Тогтвортой хөгжлийн суурь ойлголт маань өөрөө байгаль орчин нийгэм эдийн засаг гэсэн гурван тулгуур хүчин зүйлсийн хамгийн цогц тэнцвэрээ олж байгаа хэсэгт тогтвортой хөгжил цогц бүрдэж байна гэж үздэг. Бонз гэдэг нь компани санхүүгийн бус үзүүлэлтүүдийг үнэлж оролцож сонирхож талуудад нээлттэй ил тодор мэдээлэл тайлагна. Компани тогтвортой байдал хариуцлагатай бизнесийг үе шаттайгаар бий болгох тогтолцоо гэж ойлгодог. Бизнесүүдийн хувьд энэ эдгээр гурван тулгуур хүчин зүйлсийг ашигт үйл ажиллагаа болон эрсдлийн удирдлага тэгээд бусад байгууллагын голлох хүчин зүйлсүүдэд харгалзуулан үзснээр байгаль орчин нийгэм засаглалын үйл ажиллагаанд тэнцвэртэй тухайн бизнес маань урт хугацаанд амжилттай оршин тогтнох суурь үндэс болно гэж ойлгож байна. Бонзыг хэрэгжүүлснээр сүүлийн үед олон нийтийн олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжилт татах маш том давуу талууд болж байгаа. За олон улсын санхүүгийн байгууллагууд тухайн байгууллагад хөрөнгө оруулахдаа санхүүгийн үзүүлэлтүүдээс гадна бонзын үзүүлэлтийг нь маш чухлаар авч үздэг болсон байна. Хаан банкны хувьд 2018 оноос эхлээд тогтвортой хөгжлийн тайлан жилийнхаа үйл ажиллагааны тайлангаас тусдаа эрхлэн гаргадаг болсон. Тэгээд жил болгон бол тогтмол бид нар байгаль орчин нийгэм засаглалын чиглэлд болоо яг энэ тогтвортой хөгжлийн 17 зорилго банкны үйл ажиллагаа ямар хөв нэмэр оруулдаг вэ гэдэг дэлгэрэнгүй тайлбарладаг болсон. 2020 онд Хаан банк анхны дотоод дагаж мөрдөг тогтвортой хөгжлийн бодлогоо баталж дагаж мөрдөж хэлжсэн. Тэгээд энэ цаг үеэс эхлээд энэ байгаль орчин нийгэм засаглалын тайлан илүү боловсронгуй болгож олон улсын стандартуудад нийцүүлж сүүлийн жилүүдэд бид бас энэ хөлбөмбөгийн аргаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлуудаа нарийн тодорхойлж хэмжиж бас олон нийтэд нээлттэй тайлбарладаг болж байгаа. Апу компанийн хувьд 2024 онд бахархалт Монгол тогтвортой хөгжлийн стратеги батлуулснаас гадна сүүлийн 3 жилдээ тогтвортой хөгжлийн тайлангаа жил болгон гаргасаар ирсэн байгаа. 24 оны тогтвортой хөгжлийн тайлангийн хувьд юугаар онцлог байсан бэ гэвэл бид анх удаа хүлэмжийн ялгарлаа скоп 1 2 3 буюу хамрах бүрэг гурвангийнхын хувьд бүрэн хэмжиж тайлгнасан бөгөөд байгаль орчны чиглэлээр бид нар үйлдвэрийн хаягдлаас цэвэршүүлэх байгууламжийг ашиглалтанд оруулахаар зорилттой ажлыг нь эхлээд байна. Monsus компанийн хувьд эрүүл мэндийн хорой болон шингэн үйлсний үйлдвэрлэлийг нэгтгэсэн MFC 2 дахь төслийн хүрээнд толгой эрчим бичний хэрэглээг бууруулах, усны зохистой хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд саарл усаа нөгөө талд дахин ашиглах, хог хаягдлыг английн ялгах, түүнийгээ бүртгэлжүүлж дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэх, тэгээд байгаль орчин нөлөөлж байгаа үзүүлэлтүүдэд тогтмол хэмжих тогтолцоог хэрэгжүүлж ажилладаг. Бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд унзар савны хэрэглээгээ 30% бууруулсан, гялгар уут болон цаасны хэрэглээгээ жилд 8 тоноор бууруулна гэж ажиллаж байна. 2024 онд бид нэр Баянгол дүүрэг CU хог хаягдл гэсэн төслийнхаа хүрээнд 325 тонн хог хаягдлыг дахин боловсруулж байгаль орчинд өгөх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж чадсан байна. Монгол улсын дэд бүтцийн хөгжлийн онцлогоос шалтгаалаад аливаа бүтээгдэхүүний өртгийн 30%-ийг цэвэр логистикийн зардал эзэлж байдаг. Энэ нь бол дэлхийн дундчтай харьцуулахад бол 2-3 дахин ийм үр ашиггүй зардал тухайн бүтээгдэхүүн шингээд байгаа харуулж байдаг. За манай компанийн хувьд бол нэгдсэн цэвэр логистикийн системтэй байдаг. Энэ нь ямар давуу талыг олгодог вэ гэхээр зам дээр байх хугацааг 4 дахин багасгаж, шатхуун зарцуултыг 80%-аар багасгаж байгаараа хүлэмжийн бууруулах, байгаль орчинд ээлтэй ийм цэвэр логистикийг цаашлаад бүтээгдэхүүний үнийн өртгийг бууруулж чадж байгаамаа.